Заавал мөрийдээ тоглоом тоглох ёстой. Энтхийн удирдлага нь авраг том хөлөг дээр байх ба тухайн жилийн мөрийн ялж удирдах болсон гариг дээр буудаг байна. Энтхийн удирдагчид нь 7 хоног бүрийн хагас санд цуглаж дуртай хуулийн дээрийн мөрий тавьснаар өнөөхийгөө баталдаг энэ сонирхолтой. Та энд төрсөн бол хилд орохоос өмнө шоо шидэд сурахаас гадна гэрлэх хүн чинь санаандгүй байдлаар сонгогдно. Хоёр хэмжигдэхүүнд хэмжигдэхүүн. Энэхийг Билл Сайбрийн төрсөн хоёр дахь хэмжигдэхүүнтэй андуурж мэдэгч хоорондоо жоохон ялгаатай юм. Форд өөрөө 3 хэмжээст учраас тэнхийг нэвсүүлэхэд гарчсан байдаг. Түүний харсан зүйл нь чадрын хөлөг шиг алгалсан хавтгай ертөнц байх ба ямар ч дээшээ гэсэн ойлголт энд байхгүй аж. Хавтгай ертөнцид Фордын аман багтаагүй учраас ойлголцож чадлагүй байсаар өнөөх хавтгай нөхдөө түүний царайгч сийжихэд хэдхэн хуруу дутуугаас ас дайрын аврагдхан тэр. Форд нүдэ нээхэд уулын оройн хийдэд ирсэн байх ба түүний өмнө 7 нүдэд хамба говьшгүй Жесел Бран гихч байх ба ерөнхийдөө Биллийн эсрэг төлгөж хэлж болно. Тэр Фордод Биллтэй дулаалдахад хэрэгтэй бүхнийг хэлэгчээ дүнтэй уулзахын өмнө толгойдоо металл хавтан суулгуулахыг зөвлөнө. Ингэснээр өнөөх хорон санаад Доритос Фордын толгойр орох боломжгүй болох юм аа. Энийг нэг анги дээрэж дурддаг шүү дээ. So how do we keep Bill out of our minds? Well, there's a number of ways. I personally had a metal plate installed in my head. Good one. Хэдийгээр Фордын зүйд рүү орж болох ч биеийг нүдэрдэж чадахгүй байх нь маш том давуу тал шүү дээ. Өнөөх 7 нүдэд Биллийн өнгөрснийг ярих ба Билл хүч чадал хүсгийн ирэхээр өөрийн төрсөн 2 дахь хэмжигдэхүүнийг дотор нь амьдардаг гэр бүлээ хүртэл үгүй хийсэн байв. Мөн түүний хэлснээр Форд Биллийг устгах нэгний төрхтэй гихч. Яг үнэндээ түүний ихэр дүү Стенли байдаг юм. Одоогийн Форд хаgal үлэг гүрэл устдалгүйгээр Форд шинжлэх ухааны суперод болсноос гадна Gravity Falls гэрний онгоцны цуглах нэг болсон байх нь харагдана. Форд энтхийн Маккеgetтэй уулзахад түүний шууд өөр хэмжигдэхүүнээс ирснийг мэдэх бөгөөд тэдний зэрэгэлдээ ертөнцийн судалгааны багийн хамгаалагч нь өөрийнхөө хувилбартай мөргөлдөөд хүмүүст нь ямар нэг юм болсон юм шиг байна лээ. Форд өөрийнхөө хувилбартай уулзаж чадаагүй чинь найзтайгаа хамтран өнөөх Гвандийн докторжуулагч буугаан дуусган Биллийн байгаа ертөнц рүү очно. Форд очсон дөрөвдөө Билл түүнийг таньж туслахад хэлээгч өнөөх зэвсгийн ачаараа тэнхийн газартаа тэгшлэг. Ийхүү Биллийг устгах боломж олдоход гурвалжин чөтгөр нэгэн төрдөг байшнаар хойш нөөгдөх ба физикийн хуйлгүй ертөнцийг ашиглан Форд Биллийг устгахад ганц хуруу дутаад байлаа. Фордын найз, итгэл найдвар, нэр төр болон ертөнц хооронд тарьсан өөмөний эзэн ийхүү үгүй болох цаг нэрээд байв. Гэтэл хар тарсан зүудний ертөнц дөргиж Фордын ард эргүүлэх гарч ирэв. Стэн эцэст нь хаалгыг нээсэн байлаа. Ийм цаг шүү. Форд гарч ирсэн даруйдаа Стенийг шанаадсан шалтгаан энэ байв. Стений хувь тэр ихэр ахыгаа аварсан чи Фордод бол бүхний сүрүүлэгч нэгэн ахиад боломжийг нүггүй хийсэн аж. Форд өшөөгөө авч бүх хэмжигдэхүүн хооронд алдаршиж болох байсан чи ихэр дүүгийнх нь ачаараа бүх хэлэлтэлгэн сүрсэн юм. Энэхүү Форд зэрэгэлдээ ертөнцүүдэд байсантайгаа ижил ганцаараа ажиллахыг хүсэж байсан чи зэ дүүнэрийнхээ ачаараа зөөлөрч эцэстээ гэхэд гэр бүлтэйгээ нэгдсэн байдаг шүү дээ.